Үндсийн мэдээллийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ телевизийн үндэсний мэдээ зочны ярилцлагаар үргэлжилж байна. За өнөөдрийн үед бол зочны ярилцлагад эдийн засаг болон улс төрийн судлаач Болорволд оролцож байгаа. Оройн дүргээ. Оройн танд. За тэгэхээр таныг өнөөдрийн үед энэ телевиз яагаад өрсөн бэ гэхээр сая үзэгчтэй үзүүлсэн мэдээлэлтэй холбоотой Дэлхийн банк сар болгон бас Монголын иргэдэд Дэлхийн банкнаас явуулж байгаа арга хэмжээний тухай, Монголын эдийн засгийн төсөөллийн тухай мэдээллийг өгдөг. За ерөнхийдөө бол Монголын эдийн засгийн нөхцөл ямар байна вэ гэдэг тухайд ерөнхий мэдээллийг магадгүй Дэлхийн банкны өгч байгаа мэдээллээр дамжуулж авдаг байхаа гэсэн ойлголт хэдийн нь бол тогтсон байгаа. Тэгэхээр юуны төрөнд таныг бол хүндлэнгийн экспертийн хувьд бол өрсөн байгаа. Тэгэхээр энэ Дэлхийн банкны хувьд өнөөдөр үүсэл гарлын хувьд ер нь ямар байгууллага юм бэ? Магадгүй Дэлхийн банк гэж сонсонгуудаа Дэлхийн банкнаас гаргасан одоо юу гэдгийг судалгааны дүн үнэн зөв туйлын үнэн байна гэдгийг ерөнхий ойлголт бас тогтцсон байдаг юм уу? Тэгэхээр Дэлхийн банк гэдэг чинь өөрөө Дэлхийн банкнаас гаргасан тэр судалгаа болгон үнэн байдаг, эдийн засгийн тухай одоо мэдээлэл үнэн байдаг, гаргасан зөвлөмжийг Монгол улс заавал даах хэрэгтэй тийм байгууллага юм уу? Энэ Дэлхийн банк болоод валютын сангийн тухай энэ байгууллагын тухай ерөнхий товч мэдээлэл бас эхлээд өгөөч. Тийм гарцааг бол ер нь бол Дэлхийн банк олон улсын валютын сангийн сангаас бол явуулж ирсэн сүүлийн 23 жилд явуулж ирсэн бодлогыг бид нар ойлгохын тулд бол энэний түүхийг бас эргэн харах хэрэгтэй л дээ. Ер нь бол Дэлхийн банк олон улсын валютын сан бол 1944 оны 7 сарын одоо дундуур Америк нэгдсэн улсын Нью Хэмпшир мужийн Бреттон Вуд гэдэг хотод болсон нэг баг хурлаас бол их усрээ авсан байт юм л да. Тэр бол Дэлхийн 2 дугаар дан дуусгаас 1 жилийн өмнө шахуу бол энэ Дэлхийн бол дайны дараах Дэлхийн санхүү эдийн засгийн бол одоо гол одоо зарчим бодлогуудыг бол тохиролцох энэ баг хурал байсан. Яг энэ баг хуралд бол одоо Америк, Англи, мөн Европын бол бусад улсууд тэргүүтээ энэ улсууд ер нь Дэлхийн 2 дугаар дайны бол дараах бүх энэ Дэлхийн эдийн засаг санхүүг бол өөрийн одоо тоглоомын бол дүрмд оруулж явахын тулд Дэлхийн банк, олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага гэсэн энэ гурван байгууллага анх үүсгэсэн төвхтэй. Тэр цагаас шүүнүүд явуулж ирсэн энэ бодлогууд нь бол одоо байнгын их ширүүн шүүмжилд бол өртөж ирсэн л дээ. Тэр нь ч аргагүй юм. Ер нь бол энэ тэр цагаас бол анхны бол тунгаглаж исэн энэ зорилгууд нэг одоо тунгалууд нэг байгаа боловч түүндээ хүргээд байгаа бол бодит үр дагаврууд нь шал өөр тэрнийхэн эсрэг байгаа учраас энийг бол зөвхөн Америкийн дэдээгүй Европын ер нь Дэлхийн бол нэртэй эдийн засагч нар бол олон 10 жил бол энийг бол хорц шүүмжилж ирсэн л дээ. Тэгэхээр магадгүй олон улсын томоохон эдийн засагчид шүүмжилж ийн гэхээр энэ байгууллагт мэдээж алдаа дутагдал гэдэг юм уу? Бодлогын хувьд бол төдийлөн одоо олон нийтийг гэдэг юм тухайн улс орны иргэдийг ботсон бодлого зөвлөмжийг бол өгөхгүй байна гэж тооцож болохоор байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд Монголд бас яг ийм байгаа юу гэж асуух гэдэг байна. Монголд бас зөвлөмж өгдөг шүү дээ. Одоо жишээ нь бол улсын хурал дээр ирэхэд байнгын хорооны хуралдаанаар гэдэг юм улсын хурлын чуулганаар эдийн засгийн холбоотой асуудал орж ирэхээр валютын сангаас ингэж зөвлөмж өгсөн. Одоо жишээ нь Төв банкнаас инфляцийг бууруулах ямар бодлого явуулах вэ? Бодлогын хөгжлийн холбоотой ямар бодлого явуулах вэ гэдэг асуудал сөхөгдөхөр валютын сан ингэж зөвлөсөн учраас гэдэг ийм тоослууд бол бас орж ирдэг л дээ. Тэгэхээр манад валютын сан болоод Дэлхийн банкнаас үнэхээр одоо яг манай нөхцөлд тохирохоор тийм зөвлөмжийг өгч чаддаг гэж та хэлээ. Тэгэхээр бол 1990-ад оны үед бол манад ардчилсан ховцгол бол ясны дараа ер нь бол ардчил гэдэг одоо энэ загварын дотор бол яг барууны өрнөдийн тэр стандарт юм бол ардчлалын энэ одоо загвар бодлогууд бол манад хүчтэй орж ирсний нэг илэрлэл нь болохоор манайх банк санхүүгийн энэ банк эдийн засгийн энэ бодлого бол үндсэндээ барууны бол одоо энэ стандарт хөтөлбөрийн дагуу явдаг болсон байгаа. Тийм учраас бол энийг хамгийн анхны бол хэрэгжүүлсэн энэ бодлого нь болохос ер нь Монгол улс өөрийн бол одоо дотоодын санхүүгийн мөнгийг бол өөрөө эмээс хийж гаргадаг энэ эрхийг нь бол цуцлаад энэ эрхийг нь гадна талын бол одоо Монгол улсын гадна талын удирдлаганд бол оролцсон гэж ойлгож болно. Үндсэндээ бол Монголын төр бол Монголын эдийн засгийг удирдах байгаа биш. Гадна талд байж байгаа бол манай улсаас гадна талд нь оршиж байгаа өөр улсуудын одоо энэ байгуулсан энэ байгууллагын бодлогыг манай төр бол дамжуулж дотоодын эдийн засагт хэрэгжүүлдэг ийм бодлогыг бид нар тулгын хүлээлгцсэн байж байгаа. Тийм учраас бол улс орон өөрөө эдийн засаг санхүүгийн тусгаар тогтнолгүй болоод эхлэхдээ зэрэг чинь өөрийн бол эдийн засгийг бол дэмжих энэ мөнгөн зээлүүдийг одоо авах газаргүй болчихж байгаа. Ганцхан тэднээс авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэд нар бол тэр зээл өгөхдөө бол тодорхой тэр зээлийг дагуулад тодорхой энэ бүтцийн өөрчлөлтүүд бол гэсэн ийм нэрийн дор тодорхой тийм багц
энэ одоо эдийн засаг судлаач хүмүүсийн хооронд неолиберализмын юм бодлогыг бол тулгын хэрэгжүүлдэг л дээ. Энэ нь болохтой зэрэгчэн бол төрийг өрдөөсөө улс орны удирдлагын бүх бүтцээс бол ямар нэгэн байдлаар бол шахан бол ердөөс төрийг углан давжаажуулах хувийн одоо өмчн дээр тулгуурласан энэ хил хязгаард бол ямар нэгэн баригддаг ийм бол бизнесийн бол бүрэн чөлөөтэй энэ үйлчилгээг тавьж өгөх гэсэн ийм бодлогуудыг л тэр одоо багц бодлогондоо оруулж бол тулган хэрэгжүүлдэг гэж ойлгож байна. Тийм учраас бол би дахиад хэлэхэд бол Монголын төр бол яг энэ 20 жил бол өөрийнх нь бодлоор өөрийнх нь санаагаар бол эдийн засгийг удирдах ирсэнгүй. Энэ бол гадны олон улсын байгууллага гэдэг нэрийн дор цөөн хэдхэн бол Америкийн нэгдсэн улс, Их Британи, одоо энэ Англосакс бол энэ улсуудын дэлхийн нийтэд бол одоо сүүлийн одоо хэдэн зуун жил явуулж ирсэн бодлого юм бол орчин үеийн хэлбэрийг нь өөрийнх нь улс оронд бол толгон хүлээлгдэг ийм бүтцэл болоод төвөрсөн байгаа шүү дээ. Хараат болсон гэж ойлгож байна. Тэр бол цэвэр эдийн засаг хараат болсон гэж хэлэх гээд байна. Тий, тэр бол 100% цэвэр хараат болсон гэсэн үг. Хэрэгжүүлэгч нь үндсэндээ Дэлхийн банк. Тий, Дэлхийн банк тэд нар бол бидний бол амь амьдрал, бидний одоогийн амьдрал, бидний ирээдүйн амьдралын бол бүх одоо загвар бодлогыг л тэнд боловсруулад тэгээд тэрийг нь бол манай энэ одоо их хурал засгийн газар бол авч хэрэгжүүлдэг. Тэдний тулгсан бодлогыг бол дотооддоо хэрэгжүүлж тэд нар тайлгнадаг ийм бол бүтц болоод хувирчээ гэдгийг л бид нар аль аль төвшөнд одоо хүлээн зөвшөөрөх цаг болцсон гэж би тэгж л хэлэх гээд байна л да. Өнөөдөр өдөртмийн сонин дээр нэг сонин дээр байсан. Би гаргасан судалгаа гаргасан байгууллагын нэрийг бас эргэж хэлж болж илээ байна л да. Тэгэхээр тэр судалгаа гаргасан байгууллага ямар судалгаа гаргасан байсан бэ гэхээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа улс орнууд руу чиглүүлж хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд нь одоо юу гэдэг ядуурлыг бууруулах гэдэг юм ялангуяа тэр чиглэлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь яг одоо анх танилцуулж исэн тэр тон хэмжээтэй харьцуулахад нөгөө талаас бас гаргасан үр дүнг нь үзэх юм бол ердөөсөө 1% үр дүн үзүүлсэн байна гэдгийг судалгаа гарч илтээ. Тэр энэ хэр одоо үнэнд ойр вэ? Таны одоо ярьж байгаагаар бол магадгүй ойртох магадaltaй байна. Тэр яг зөв. Ер нь энэтэй холбогдуулаад бас нэг жишээг бол би зүгээр татаж хэлье гэж бодож байна. Америкийн нэгдсэн улсын конгрессээс одоо ажлын хэсэг томилоод ер нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш Дэлхийн банкны одоо бусад энэ хөгжиж байгаа гэж нэрлэгдсэн энэ ядуу буурай улсуудад бол хэрэгжүүлж ирсэн энэ бүх төслийг нь одоо нэг бүрчлэн шалгаад үзэхэд тэрний бол 60-аас илүү хувь нь бол үнэхээр ямар ч үр дүн төрөөгүй харин ч бол тэнд бол ядуурлыг, ажил гүйдлийг, сул дорой байдлыг бол улам гүнзгийрүүлсэн байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Мөн энэ цагаас хойш бол Дэлхийн банкнаас олгож ирсэн бүх зээлүүдийн зөвхөн ганцхан хувь нь үнэхээр тэр ядуу тэр хэсгөө хүмүүст л хүрсэн бусад олгосон зээлүүд нь тэр ядуу одоо энэ бүлгийн улсуудад хүрээгүй тэрийг бол зөвхөн наагур нь бол одоо энэ үндэстэн дамжсан корпорациуд мөн тухайн орны эрх баригчид тийм энэ бизнесийн энэ бол бүтцүүдээр ороод бол энэ бол үндсэндээ энэ хөрөнгө бол завшигжтэй гэсэн ийм бол тооцоог бол одоо гаргасан байгаа л да. Би тэгэхэд энийг бол энэтэй холбогдуулаад хэлэхэд бол би өнгөрсөн жил бол энэ эдийн засгийн алуурчдын золиос үйл гэдэг номыг бол би орчуулсан л да. Энэ дээр бол Дэлхийн банк, олон улсын валютын сангийн одоо ажилтнууд байсан энэ улсууд 12 хүн бол нийлж энэ номыг бол одоо бичсэн байна. Тэгээд би нэг бол монголоор орчуулж гаргасан л да. Энэ номон дээрээс бол яг Дэлхийн одоо энэ банк, олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллагуудаас энэ улсуудад бол явуулж ирсэн энэ бодлого, энэний хүргээд байгаа энэ ноцтой энэ бол үр дагавруудын бол эндээс бол харж болно. Тийм учраас бол түрүү хэллээ ер нь Дэлхийн банкны бол одоо явуулж ирж байгаа бүхэл ихэнх хөтөлбөрүүд нь болохоор эсвэл бол ядуурлыг бууруулна, эсвэл бол одоо дэд бүтцийн төслүүд дээр бол хөрөнгө оруулалтыг сайжруулах гэсэн ийм бол уран дээр хийгдээд байгаа болгож энэ бол зөвхөн бол ураа байгаа байхгүй. Энэ бол хоосон тунгаглал байгаа. Яг тэдний тэр явуулж байгаа энэ бодлого нь болохоор ямар үр дүнд хүргээд байна гэдэг нь бол одоо энэ тэр бол хөдөлмөршгүй бол баримтшгүй дээ. Энэ байдлаас нь ингээд аваад үзтiin бол тэнд бол зүгээр ядуурлыг бол бууруулах биш харин ядуурлыг улам гүнзгийрүүл энэ ядуурлыг бол улам гарцаагүй болгосон ийм бол үр дүнгууд хүргээд байгаа гэдгийг зөвхөн одоо би ч зөвхөн бол одоо Америкийн нэгдсэн улсын одоо нэрт эдийн засгч нараас Европын эдийн засгч ер нь дэлхийн бол үнэхээр одоо энэ эдийн засгийг ойлгодог энэ эдийн засгийн өнөөдрийн бол одоо орчин эдийн санхүү эдийн засгийн цаад механизмуудыг бол ойлгодог энэ улсууд бол хурцаалал шумжилж ирсэн байна.
Тэгэхээр таны хэлж байгаагаар бол за Дэлхийн банкны ажиллагааны үр дүн бол төдийлөн таатай биш байт юм байна тийм ээ. Олон улсад гарсан жишгээр нь судалгаагаар нь үзсэн ч бас нотлогдсон юм байна. Тэгэхээр яг энэ жишийг бол Монголд үйлчилж байгаа гэж тооцож бас нэг талаас болох нь. 90 оноос бол ер нь бүтцийн өөрчлөлт одоо ер нь бүтцийн өөрчлөлт гэдгээр бол дамжуулаад манад бол урд нь бол манад боддоор оршин тогтнож байсан эдийн засгийн бүх бүтцүүдийг задлсан шүү дээ. Ховчлолтой одоо бүтцийн өөрчлөлт гэдэг нэрээр. Тэгээд тэрнээс үүсч бол биднэрт ажилгүйдэл гэдэг бол манай нийгэмд бол урд нь байгаагүй цоошин үзэгдэл бий болсон. Тэр ажилгүйдэл гэдгээс үндслээд энд ч манайд урд нь ердөөсөө байгаагүй ядуурл гэдэг энэ нийгмийн цоошин үзэгдэл эднэрийг бол одоо үнэхээр бодлогоороо бол хийсэн гол эзэдийг бол бид тэднэрийг л гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ эзэдээс яаж салах юм бэ? Хараад байдлаас гарах тийм боломж байгаа юу? Ойрын ирээдүйн Монголын эдийн засгийн төлөвийг та яаж ажиглаж байна? Өөдрөгөр харж байна. Ер нь бол мэдээж бид нар гарцаагүй бол энэс ямар нэгэн байдлаар бол салах энэс бол ангиж ирэх ийм бол одоо пикчурм одоо шаардлага бол барьсан. Гагцгүй энийг бол хийхэд тулд чинь улс төрийн бол хүсэл эрмэлзэл чухал байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт бол манай одоо энэ дээд боловсролын бол системд бол заа сургаж байгаа энэ санхүү эдийн засгийн энэ бол одоо сургалтын агуулга хөтөлбөр нь болохоор бодит амьдралтай, бодит эдийн засгийнхтай бараг хамаагүй юм заагаад байгаа. Ямар ч хэрэг зөвхөн бол одоо одоогийн энэ бол явуулж байгаа энэ бол одоо хөгжингүү гэж нэрлээд байгаа энэ өндөр хөгжилтэй гэсэн улсуудаас энэ ядуу буурай тэдний үндсэндээ бол тэдний одоо бодлогын энэ сөрөг өрнөлөөндүүд бол бид нар ядуурчаад байгаа болохоос бид нар өөрснийхөө хүслээр бид нар ядуураагүй байхгүй. Тэдний бол явуулж байгаа. Тийм учраас нэг л энийг хамгийн энгийн ойлгох юм чинь бид хэрэг хичнээн ядуу байна. Тэд нар тийм их баян цатгалан байна. Ийм бол механизм л ажилладаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би гарцын тухайд яриад байна л да. Тэгэхээр та одоо эдийн засгчдыг бэлтгэх тухай асуудлыг сайн сөхөж байна. Тэгэхээр мэдээж хүн л тэрийг хийх ёстой юм чинь гарцыг гарах хүн л гарах ёстой юм чинь хүнээ бэлтгэх ёстой болж таарч гэж ойлгож байна. Тэгэхээр хүнийг яаж бэлтгэх вэ? Тийм. Энэ ер нь боловсролын бол хамгийн гол ноцтой энэ асуудал болох зэрэг чинь бидний одоо энэ нэгэнт бол одоо энэ бодлогууд нь ямар бол бодит өөр даварт хүргээд бидний бол аж амьдрал бол жилээс жилд суларч доройтоод Монгол улс бол одоо үндсэн дээр явсаар явж байгаад одоо тэдний биднэрт бол толгон хүлээлгсэн ийм эдийн засгийн загвар бол ганцхан түүхий дотроо бол зис нүүрсний энэ бол одоо биднэрт бол ноогдсон энэ үүргийг бид нар цаашдаа одоо өөрч явах юм уу? Аль эсвэл бид нар үндэсний тусгаар тогтносон энэ эдийн засгтай хангалуун амьдралтай байх юм уу гэдэг энэ сонголтыг хийх цаг болцсон. Энийг хийхин тулд чинь би эхлээд ярьж байгаа нь ер нь эдийн засгийн энэ бол онол одоо хандлага бол бид нар өөрчлөх хэрэгтэй байна. Энэ дээр бол маш их шүүмжилттэй хандах хэрэгтэй. Одоогийн бидний ирээдүйд бол Монголын төрийг, Монголын эдийн засгийг, Монгол улсыг цааш нь авч явах залуучуудаа одоогийн одоо энэ амь тавьж байгаа байхгүй болж байгаа эдийн засгийн энэ худлаа энэ онлоор бол тэдний толгойг угаагаад байгаа болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол энэ эдийн засаг гэж нэрлэдэг энэ улсуудыг ингээд ярилцлага өгч байгаа юмыг ингээд сонсоод байхдаа зөвхөн тийм ямар танд баярлалаа. Баярлалаа таа. Үнсэн мэдээллийн хөтөлбөр хэд орон дараа үргэлжлэх болно.